Сайн төрхий халуураа манай шуудын эхлэлд дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочдод танилцуулъя. Улсын хурлын гишүүн их болд улсын хурлын гишүүн Гахыг нийслэлийн тэмдэглэгчдийн хурлын сонгуулийн 11-р тойрогт ардчилсан насны дэвшигч амар санаа гэдэг санаа. За бид нар өнөөдөр энэ сэдвээр ярина. Өчигдөр улсын хурлын гишүүд зорилтод татвар энэ талаар бол хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Тэгээд зорилтод татвар гэж юу вэ гэдэг одоо жишээл мэдээлэл харах авч амжаагүй хүмүүс тэгэхээр энэ тайлбараар яриа эхлэх үү гэж байна. Зорилтод татвар гэдэг нь зорилго нь чинь зориулт нь ойлгомжтой гэсэн. Нэг юм утга байна. Өгчлөл. Хоёрдугаар утга нь бол ер нь бол хүчлийн тодорхой шатнд улс орон бүрийн өмнө толгойн заасуулах байдаг юм байна л да. Тэгэхээр манайд бол өнөөдөр жишээлбэл хүний эрүүл мэндийн талаас бас ая тухтай амьдрах талаас хамгийн толгойн заасуулах нь бол гэр хорооллын дэд үтс, гэр хорооллын инженерийн байгууллагын асуудал болчиход байгаа. Тэр нээж яхад нөгөө өвөл чинь утаагаар амьсгалж байгаа. Тэр бол олон хүмүүст хохиролтой байгаа. Энэ бол одоо нэгдүгээр тулгуур асуудал юм аа гэдэг. Тэгээд энэ тулгуур асуудлуудыг хөгжөлтэй орнууд богино хугацаанд шийдэхийг л зорж ирж байна. Тэгээд зоригтой нэг төрлийн татврын орлогыг тэрүүндээ тэр шигээр нь зориулж шийддэг. Өөрөөр санхүүжилтийн шийдэж байна гэсэн. Өөр нэг юмд зарцуулахгүй. Тэгээд улсын хурлаарч нь одоо засгийн газраас төсвийн тухай хуулийн төсөл өргөн баригддаг. Тэгээд тэр чинь баахан татврын нийлбэр нэг том тоогоо. Тэгээд эндээс янз янзын боловсрол, эрүүл мэнд, халамж, маламж гэл ингээл яваад байгаа. Гэтэл энэ утааны асуудал бол 2001 оноос л хүндэрч эхэлсэн. Тэгээд одоо нэг талаас нь утааг өдөршгт үзлээ. Эргээгээд өнгөрсөн жил чинь утааг зооох гэж ингэж үзлээ. Тэгэхээр энэ асуудлыг ер нь яаж шийдэх вэ гэдэг асуудлыг аль одоо 11 оноос л хойш ингэж судалж байгаа. Тэгээд жишээлбэл Инколд гişүн бид нэг Японы дидэрцийг бий болгосон нэг нөхөртэй уулзаад Өрөнгө аймагтай их дуу хот болно гэдэг. Тэгээд тэр нөхөр нэг ном өгсөн. Тэгээд энэ дээр яасан чинь 53 онд Японд Танака Гакуэ гэдэг залуу хүмүүс их урдын гişүн зорилт татвар гаргаж ирсэн байна л да. Тэр үчиг нөгөө дайны дараа учраас Японы дидэрцэн тэр чинь байхгүй одоо эсвэл нөгөө арлын орнуудын гэж навсаасан юм байсан. Тэгэхээр ерөөсөө дид үтс юм байна. Тэгээд зам юм байна. Тэгээд нефтийн бүтээгдэхүүн онцгойлон дотроо зөвхөн зэрэгжил зориулсан гэл. Тэгээд өнөө хүртэл энэ үргэлжилж байгаа. Тэгээд яг бид бүхэн бол мэдж байгаа Японы шийдэл тэр нөгөө улс орон дээр өндөр замаар цагсаан гал тэргээр за тэгээд дид үтсийн хувьд бол хотуудын ялгаа байхгүй болсон. Сүүлдээ бүр 70 дагуур 14 км зам тавиас хүмүүсийн цагийг хэмжих гээл бүтээмжгээс ингэж явж байгаа юм асуудалтай. Тэгэхээр ерөөсөө улс орны хамгийн тулгуур асуудлыг хамгийн хурдан хугацаанд шийдэхин тулд нэг төрлийн татврын орлогоор шийдвэрлэнэ л гэдэг ийм асуудал. Тэгээ энэ дээр нь бол бид бол ерөөсөө судалж үзээд хүний эрүүл мэнд хамгийн чухал, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудал төрийн үндсэн хөрөг байдаг. Энэ нүүрсний экспортын татвартай болгоод нүүрсний экспортын татварыг зориулъя гэдэг ийм уран хуулийн төсөл дараа нэгдүгээрт нь зорилттой татвар, хоёрдугаарт нь нүүрсний экспортын татвартай холбоотой, гуравт нь гэр хорооллыг өсөжүүлэхэд санхүүгийн арга хэмжээний тухай гэдэг. Тэгээд яг тэр нүүрсний татвартай холбоотой нэг давчхан л өнгөлж даа гэж бодож байна. Одоо дэлхийн том нүүрс олборлогч, экспортлогч орнуудын татврын баахан судалж үзлээ. Одоо шил Австрали, Сиднейг хоёрт орсч гэдэг юм уу, Энтгч гэдэг юм уу, хятад, Өмнөд Африкийн бүгд найрамд тус гэдэг. Тэгээд үзсэн чинь за нүүрснээс нэг $100 ашиг оллоо гэхэд бол хамгийн доотлол нь 56% төрөлтөө татвараар өгдөг юм байна. Монгол улсын тухайд бол нэг 40% байна. Тэгээд нүүрсний экспортын татвартай болно. Тэгэхдээ боловсролын дэвшилгээс хамааруулах гэдэг. Түүхийгээд нь гаргах юм бол 7%, хагас боловсролт хийх юм бол 5%, за эцсийн бүтээгдэхүүн байх юм бол 3% болох юм. Тэгээд энэ одоо гаргаж байгаа нүүрсийн татвар хэмжээний тооцоод үзэхээр нэг жилд нэг
370 сая доллар. Хотын энэ гэр роолыг инженерийн дэвшилттэй болоход нэг цэвэр бохроос дулаан цайлгаа мэдээллийн технологийн дэвшилттэй болоход нэг хотынхны гараад ирсэн нэг 1.8 их найт төгрөг байсан. Тэгэхээр энийг бас 2-3 жилийн хугацаанд ингээд шийдэх боломжтой юм байна л гэдэг ийм дүр зураг гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас бид нэлийн нэрээс ярьсан юм аа. Соёлын өсч чинь зүгээр нэг юу гэх юм бодсон нэг зүйлч болохгүй учраас нэлийн сайн судалсан. Тэгээд яг мэдээсэн одоо улсын хөрсөн хамтны газраас космос үсэж байгаа гэж бодож байгаа ижүүрэн болонгууд нь өргөн барьж байгаа юм дээрстэй. Одоо өнгөрсөн 20 хэдэн жилийн турш улсын төсөв гэдэг нь бүх салбартаа урсгал зардлал нөхөд одоо түн унтрах маягаар яваад ирсэн. Ямар нэг асуудлыг хувьсгалын одоо юу гэдэг нь шинжилгээгээр дарахгүй яваад одоо жишээлбэл тамхинаас өндөр татвар ногдуулж хүний уушиг имчилэл гэж юм шиг зөвхөн тэгээд ойлгож болох юм. Тэгээд санаа болж байна. Гэхдээ бас ялгаатай асуудлыг шийдвэрлэх тохироо бүрдэн гэж бэлдээ. Хувьсгалын тохироо гэдэгт ойлгох. Бид чинь одоо жишээлбэл 2008 оны хүртэл бол цэсний татвараар амьдарч байлаа. Тэгээд байсан байлгүй 10 сая төгрөг байсангүй. Одоо бол боломжтой гарч ирж байгаа учраас татвар тавихгүй дээ шүү дээ. Тэгээс урд нь бол байгааг байхгүй. Тэр орлого. Тэр нэг зүйлээ хэлчихээр манайх чинь нэг тохирсон ачаал гэж нэг юм байдаг байхгүй. Бизнес энэ төр хоёр хайцсан тохирсон татвар гэдэг бол маш сайн. Одоо нэг халамжлах зүйл ажлын чадвартай нэг халамжлал байвал өрсөлдөх чадвар муу гэдэгтэй адилхан. Тэгэхээр яг энэ татварыг тавьснаар бол нүүрсэн дээр бас их тийм твшил гарах. Нэгдүгээрт босруулж гаргана гэдэг чинь маш сайн технологи нэвтрэн. Гуравт нь бол дэлхийн зах зээлд ойрхон үнээр боловсрох боломж гэдэг бүртгэх юм байна. Тийм л зүйл байгаа л да. Нүүд шингэснээр одоо зөвхөн агарын асуудал шийдэгдэж зогсохгүй одоо ажил хөдөлгөөний асуудал, ажлын байрны асуудал тохиолдож ирж байгаа юм. Яг нь дэд үсгээд зөвхөн томдоо биш л дээ. Усын уламж, бохор усыг сэргийлэх боломж, зам, ингээд захирсан, ком арга хэмжээнд тухай ярьж байгаа. Тэрээс зөвхөн утаа тараахын инженерийн байгууллагын тухай зөвхөн нүүрс зөвхөн тараах тухай асуудал биш болчиход байгаа одоо бол. Тэгээд одоогийн шиг дандаа 9.12 дахин өндөр байшингууд биш. Ер нь бол бүх төрлийн байшин өөрөө амьдрах ёстой. Хөө нэг загварын амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр арын сууцны дэд үтс эхлээс хөлөөлнө. Тэр нь миний хэлдэг бүх юм орж байгаа. Сая хэлдэг усан хангамж, цахилгаан хангамж, зам, дулаан хангамж байхгүй бол ерөөсөө арын сууц өөрөө байхгүй. Тэр учраас энэ нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой л да. Тэгээ энийг бол хоёрын компани хийхгүй байгаа. Дэндүү их мөнгө орох учраас. Хоёрын компани иргэдийн тандангаараа хийж чадахгүй юм төрөөс хийж өгдөг гэдэг. Тэр нэг үнсэн бэлсэг байгаа л да. Дэвжүүлс гэдэг бол тийм. Боловсруулалт хийгдснээр хэдүүний ажлын байртай болох одоо жишээлбэл түгээр зөвүүд гаргахад зөвхөн жил шаардлагатай шүү дээ. Тэгэхээр энэ баялгаараа хийгдсний хугацаанд Монгол улс жилдгүй их асуудалтай. Одоо жишээлбэл манайхан ч нэг шороо мороотой байхгүй гэж очоод урдгчтай гэж зарах мяасан гэж байна шүү дээ. За та нар Австралиас жишээлбэл нэг тонн нүүрсийг $120 авч та нар энэ харьцуулаад үзэлтэй. Энэ чинь бид дандаа чинь зааварсан юм л баг шүү дээ. За таалбар нь аваад авъя гэдэг ч юм уу яадаг ч юм те. Тэгээд босроо дахаар яг олон улсын түвшинд хүрээд босруулж харвал яалч чадахгүй. Үүнээс одоо хоёр дахин баг явж байгаа дэлхийн зах зээлийн яг тэр хүнийг борлогдохоор адгийн натсан 5% нөгөө хувьцааны ноогдол ашиг энэ чинь тэр хэмжээгээр нэмтээс нэмтэл явчих واخгүй. Тэгэхээр мэдлэг суурилсан эдийн засаг босруулж гаргана гэдэг чинь юм л чухал хэдэлтэй. Энэ өрөө мэдлэг дэвшүүлээ. За яхахгүй одоо манай гишүүдийн санаачилсан хууль манай гавны гишүүн Сандавгийн хуулд Эрдэнэ болд гишүүн нарын санаачилсан хууль бол
манай улс намын үндсэн мөрийн хөтөлбөр за ер нь бол их орныхоо төлөө зөвлөх зүрхтэй энэ Улаанбаатарчууд гэр оролт амьдарч байгаа иргэдийн төлөө хийж байгаа өнгөн сэтгэлийн ажил л да. Тэр энгийнээр хэлэхэд сая зөвхөн иргэдтэйгээ уулзаад явж байгаад нэг зүйл хэлж байгаа. Бид та бүхний энийг чинь энэ одоо хуулийн төслийг бид 22 жил хүлээлээ. Үнэхээр одоо үүнийг ганцхан ардсан нам хийж чадах юм бэ. Ардсан нам энэ 22 жилийн хугацаанд бидний хүссэн гэж байна. Энэ нийгэм шинэ нийгмийн бүх үндсэн албатуудыг бидний хүс ганцхан таамаглал хийж чадах юм байна гэж. Ийм одоо энгийн зүйлийг манай сонгогч ярьж байна л да. Тэгэхээр энэ нь ерөөсөө байх ёстой байсан зүйл. Энийг харин бид цаг нь болохоор гаргаж ирж байгаа. За өмнө нь үнэхээр болцоо байсангүй олон сонгуулийг өгчээсэн. Би дандаа саналаа урдж алддаг, логист нь алддаг байсан. Одоо бол үнэхээр ард иргэд шудраг сонгуул явах болцоо боломж нь өрдөж энэ шинэ сонгуулийн хууль бас мөн манай ард арсан намын гишүүдийн санаачсан хуулиар. Тэгэхээр бид энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх 4-6 жил шаардлагатай гэдгийг бас манай гишүүн хэлж байна. Тэр энэ хугацаанд хангалттай хөрөнгө цугларч би өвдөө бодож байгаа. За ерөнхийдөө дагавар сөргөл дагавар ярих юм бол би эхлээд сөргөл дагаврыг ярьчих. Сөргөл дагаврыг гаргахгүй. Яагаад гэвэл цаашид манай экспортын гаргаж байгаа хэмжээ жилээс жилд нэмэгдэнэ. За яг л сөргөл дагавар дээр тулаад ярих юм бол энэ экспортлж байгаа компаниудын эзэд жоохон одоо хэмжүүлэгч багт. Гэхдээ эзэд нь бас хэмбэ гэдэг бас бид тодорхойж ойлгох хэрэгтэй л дээ. Ер нь эргүүлээд харж байгаад Австрали өмнө төршин компаниуд байдаг шүү дээ. Канадын компаниуд манай мэдсэн байдлыг тэгэл авсан мэт. Энэ бол Монголын төрийн зайлшгүй хийх ёстой алхам. Энэ төрийн хийх ёстой ажлыг манай нэр бүхий гишүүд хийж байгаараа онцлогтой юм л да. За ерөнхий үр дагавар гэвэл ерөөсөө тодорхой манай алс намын ярьж байгаа өөрөөр хэлбэл 5 зүйл хэрэгжих бүрэн боломжтой. Монгол жирийн Монгол хүний ажилтны орлоготой болгож болно. Үнийг саншин дайжуулдрын заслбар парк бид ч ерөөсөө эдийн засгийн хөшүүрийг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр гарах юм бол 70% дотор боловсруулаад кооксчлаад эцсийн бүтээгдэхүүн гаргах юм бол энэ татвар нь олон урж байгаа. Тэгэхээр Монгол улсын газар нутагт дээр ажиллах нь өөртөө шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох айлуулахаар олон Монгол залуучуудыг энэ их бүтээн Монголын хураамт ажлынаар бий болгоход одоо гол зорилготой юм байна. Үүнийг Монгол улсын засгийн газар нэг удаа буцаасан. Энэ бол тодорхой ашиг сонирхлын зөрчил, нүүрсчин сайдар байсан, нүүрсчин ерөнхий сайд бүгдээрээ одоо ашиг сонирхлын зөрчилтэй. Бүгдээрээ Монголын ардын татвар өгөхөс гэрүүлж байсан байхгүй. Энэ бол тодорхой шүү дээ. Харин одоо бол үнэхээр ард иргэд бол хэн хинбэ гэдгийг сая бол үнэхээр тодорхойлж байгаа. Ардын намын гишүүдийн хуулийг санаачлаад ороод ирэхгүй яасан. Тэд чадахгүй байхгүй. Бид бол чадж байгаа. Яг л манай ардс нам үнэхээр ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм одоо уулзалтад холбоотой ийм хэрхэн бол байхгүй. За энэ хуулийн төсөлтөд холбогдуулж ярихад бас энэ хаврын чуулганаар нэр бүхий гишүүд бас миний би экологийн татварын хуулийг Монгол улсын хурлын дарга өргөн барьсан байгаа л да. За бас боломж нь байх юм бол хэлцээ за хаврын чуулганаас ч одоо шинэ бүрэлдэх их хурл үүнийг хэлцээд явах байх. Ерөөсөө Монголын байрлалыг бол хоногын төрөгт нь бид хадгалах ёстой. Тийм үүрэгтэй. Бид хэрэгцээ өнөөдрийнхөө бид алтын ухаж аваад байгалаа сүтгэж явах юм бол хойчуу нэгэн цагт бидний бол муудтай. Одоо хойчуу бидний ихлээр бидний бас нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр экологийн нэгэн төлөвний сан бий болгоно. Энэ бол бас үүнтэй одоо нэр бүхий гишүүдийн бидний барьсан хуультай агуулга санаа нэг л дээ. Ерөөсөө 0.1% уулуурхан байдлаас орж ирж байгаа өргөнөөс 0.1% татвар л авах. Экологийн сан бүрдүүлэх гэсэн ерөөсөө юм зөвхөн одоо зорилттой татвар одоо манай гишүүн ярьж байгаа зорилттой татвар зөвхөн нөхөс хэрэглэлтэн зарцуулна. За энэ бол одоо дараагийн нэг хэлж байгаа зөвхөн хувь гишүүний миний бодлолтой 7% татвар гэж ярьж байгаа. За манай эдийн засгийн гишүүд бол үүнийг бас үнэлэлтэд тооцоод бас 7% нэмэр бүтээгдсэн бол бүтээсэн бол 2-3% гэж юм тооцоо гарч байгаа юм да. Өөрөөр экспорт нэмэгдэнэ. Манай өмнө төршийн эдийн засгийн өснө.
улам өсгөхөөр би хувьдаа 7%-аас илүү цаашдаа нэмж тогтоох шаардлагатай гэж би хувьдаа бодож байгаа. Тэр болцоо боломжтой ч одоо нэгдэн гэж харж байна л да. За нэг бас сонирхол байгаа нөхдүүдэд Улаанбаатар хотын одоо энэ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал орон нутгийн насаг захиргаа өнөөдрийн байгаа тогтолцоо хадгалаад яваад байх сонирхол асар өндөр байгаа байхгүй. Тэвчээрээс ахтай хамаатан садан найз нөхөд нэг ангийн одоо ерөөсөө ингэ тоочод байл байхгүй. Ерөөсөө бодлоод эдэлээд ерөөсөө аасаа гор одоо юу гэж хэлэх. Ерөөсөө тийм тогтолцоо бий болсон байгаа байхгүй. А тэгээд тэр яадаг вэ? Жилийн замддаг маф байж байна. Жил өдрөлөө хогны мөнгөөр ажилладаг маф байж байна. Энэ бүхцүүд хадгалагдаад яваад байх сонирхол байна л да. Бид одоо үнийг л задж, үнийг л одоо ирээдүйд хаш Улаанбаатар хотыг дэлхийн экологийн одоо хамгийн цэвэр. Өнөөдөр бол дэлхийн экологийн зөвлөлөөс судалгаа байгаа шүү дээ. Улаанбаатар хот сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн хамгийн бохир агаартай хүн амьдрах орчингүй нэг аюул организм байх орчингүй ийм одоо анти хотод шалгарч идэв шүү дээ. Бидний эрхэм хайр зорилгод Улаанбаатар хот дэлхийн экологийн нийгмийн цэвэр хот болох л зорилт тавьж байгаа. Одоо нэг мэдсээр оруулчид одоо нэг мэдсэхээр одоо ганцхан цэвэр усаараа бохирсон систем жийлээд байна. Дөрөөсөө биш. Энэ ч бүр цогцсон хэрэгж байгаа байхгүй. Бид айл цахилгаараа хадах төр болцоо боломжийг мэдэрч байна. Цахилгаараа шинэ шугам сүлж за тэр бохир цэвэр за түүнтэй холбоотой өөр олон төрлийн дэд бүтсэн ийм цогцоор шийдэх асуудлыг ярьж байна. За үүний үндэ одоо манай алсны өрийн хэлбэрт тодорхой заасан эрүүл амьсгалах агаартай эрүүл орчинтой ийм Улаанбаатар хотыг бий болгохын төлөө. Тэгэхээр энэ бол хөрөнгө мөнгөгүй ерөөсөө заасан дээр үлдэнэ. Бид бол хийх арга зам хөрөнгөний их усрыг ерөөсөө тодорхой юм гаргаад ирж байгаа. Тэгээд энэ хуулийг батлахад бол яг хин хиндэ гэж хүмүүсийн маск хийх хуулиар гэж би бодож байгаа. Монгол Улсын хурал дээр одоо манай гишүүд бид түрүү ярьсан болж 6 сарын 28-нд зөвлөд хуралдаад Монголын хартанд нэг удаа бид тэр конопт харуул яасан бэ гэж. Тэгэхээр манайхан бол одоо хизээд шамаагүй сонгол аваад дахиж ирээд бид конопт харахад билнэ. Нөгөө нөхдүүд бол тэр бол би бол ерөн мэдэх нэрвэлж байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд энэ газар доорх баялаг энэ 7% татвар байдгаа эзэмшээ түүнийг зарцуулах эрх нь Монголын алтанд за тэр тусмаа манай чиглэлтэйчүүд Улаанбаатарчуудад байгаа гэдгийг бас хэлмээр. Үүнийг бид хэрэгжүүлэх. Амсны үед бол энэ чиглэлтэй гэхдээ бол нийслэлийн сургалт мэдвч байгаа. Тэгээд өдөр болгон байдлаар танилцж байгаа. Тэгээд энэ зүйлс татварын хувьд бол нэмшүүрээд байгаа чинь. Бас нэг оршил болгоод би хэлээ л да. Би бол энэ Баян зүгтүүд 19, 17, 9, 22 дэх хороонуудаар нэдэвч байгаа. Манай хороо бол энэ бол 100% гэр хороол гэж хэлж болно. Зөвхөн 5 орон сууцны байшин байдгийг. Бос нь бол тэгээ бүгд гэр хороол байж байгаа. Тэгээ гэр хороолд би бол өөрийнхөө тойрог бараг годон жудлмаар яваад үзсэн гэж ойлгож болно. Иргэдийн хувьд миний зөв надад тавьж байгаа асуудлууд проблем юу вэ гэхээр тэр хамгийн гол нь энэ дэд бүтцийн асуудал, замны асуудал нэгдүгээр тавьж байгаа. Хоёрдугаар хогны асуудлыг тавьдаг. Гуравдугаар яасан цэцэрлэг сургуулийн асуудал тавьдаг. За тэгээ ард иргэд бол өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгийн сүүл тавьсан байдгийг. Тэр бүхэн бол одоо агаар бохир байна, агаар утаатай байна гэж ярьдаггүй. Яг тэгвэл тэр манай энэ иргэдийн маань хувьд тэр агаарын бохир гэдэг бол нэлээд сүүлд ингээд тавьчихсан. Өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгийн сүүл тавьсан байгаа юм л да. Тэгэхээр зэрэг манай намын зүгээс энэ удаагийн сонгуульд орж ирж байгаа хамгийн хүчтэй том мессеж гэдэг юм уу, хамгийн том юм бол өөрөө бол энэ гэр хорооллыг тэгээ инженерийн шуумсэлжтэй холбоно гэж манай Баатараас санаачаад ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг ингээд жишээлбэл гэр хороолд одоо инженерийн шуумсэлжийг оруулнаа гэж ярихаар зэрэг ард иргэд бол за дээд юу л одоо тэр санхүүжилт мөнгө байгаа юм болоо да юу л одоо гэсэн хэрэгэлсэн байдлаа надад асууж байгаа.
Би бол тэр бүхний хариуд нь бол за энэ уул уурхай одоо Монгол улс бол нэлээд их хүчтэй өсрөнгөө хөгжиж байгаа. Уул уурхаас асар их мөнгө олж ирж байгаа. Тэр мөнгийг ингээд ард түмний энэ ялангуяа гэр хорооллын хөгжил рүү зориулах ёстой юм аа гэж ярьж явж байсан. Гэтэл дөнгөж сайхан одоо ингээд энэ зорилттой татварын асуудал яригдангууд яаж байгаасаа аргачлал нь маш тодорхой болоод эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл тэр уул уурхай мөнгийг ямар хэлбэрээр ингэж энэ гэр хорооллын хөгжил рүү чиглүүлэх юм бэ гэдгийг бол маш тодорхойгоор ингээд энэ татварын энэ зорилттой татварын хуулиар заавал өгчлээ л дөө. Тэгэхээр зэрэг миний энэ одоо өөрийнхөө тойргийн хүмүүст ингээд хэлж ярих юм бол маш тодорхой болоод эхэлж байгаа. Энэ хичээлцтэй ярьж болж байна. Өөрөөр хэлбэл энэ нөөцнөөс орж ирж байгаа татварын мөнгийг гэр хороол руу 100% зориулах юм байна гэд гэр хороол нь бид бичсэн. 100% зориулах юм байна гэж ойлгож байгаа. Би зөв гавь гэсэн ээ. Тийм. Экспорт татварыг. Тэгэхээр зэрэг үүрэг хонглын үзэл гээл харагдаж байгаа юм л да. Одоо эдгээр ингэ итгэхгүй шүү дээ. Одоо яаж инженерийн сургууль хогноосоо салж чадахгүй гэдэг бид нар яаж энэ одоо инженерийн сургуулийг оруулах юм бэ гэдэг дээр бол маш хэрэгжиж байсан. Одоо энэ хүнд бол томоохон хариулт өгөх боломж гарч ирлээ гэж бодож байна. Би бол маш баяртай байна. Тэгэхээр судалгаагаар бол манай Улаанбаатарын нэг иргэнд бол 463 кг хорт бодис жилд моогддог юм байлээ. Энэ бол энэ хорт удаа үнс тоосон цууд орж байгаа л да. Энэ бүхэн бид бүхэнд эрүүл мэндийн ямар их хохирол учруулж байгаа вэ? Энэ бүхнээс салах бас нэг томоохон ийм боломж бүрдлээ гэж ойлгож байна. Тэгээ би энэ хуулийг санаачилсан энэ гишүүд та бүхэндээ маш их баяртай байна. Баярлалаа хэлмээр байна. Баярын гишүүний үдээр асуух гэсэн асуултанд хариулт явуулчихлаа. Гэхдээ гамбын гишүүн хөл гишүүн энэ дээр байсуун нэмэх үү? Одоо жишээлбэл өчигдөр эзэн байгууллагыг харж байхад бол энэ ээлжид улсын хурлын чуулганаар хилцчмээр байна гэдэг чинь. Гэхдээ энэ чинь бол одоо нөгөө чуулганаар би яагаад хилцүүлэх шахаад байгаа гэхээр одоо бүгдээ сонгогчтойгоо уулзаад сонгогчтой таалагдах гэж явж байгаа. Бид ч яг санаачлагч бусад гишүүд ялангуяа ардын намын гишүүд одоо яг сонгогчтойгоо уулзаад очиход та энэ татварыг яагаад дэмжихгүй байна гэж асуухаар нөгөө том компаниудынхаа ярих шиг бодохгүй сонгогчтой одоо юу дэмжих байхгүй. Тийм учраас энэ их хуулийн хуулийг хурдан гаргах чачээ. Энэ чинь нөгөө судал мэдлээ заах юм байхгүй. Сүүлийн 4 жил ийм байсан шүү дээ. Энэ хүсдэгтийн нэг харуулцтай. Монгол улс хамгийн бага татвартай байгаа. Хамгийн бага татвартай орно. Бид энийгээр бахархдаг. Гэхдээ бид түүхийн үндэснийхээ бага татвараар бахархмааргүй байгаа. Энэ зүгээр байгалийн байлаг. Өнөөдөр технологийн бүтээгдэхүүний татварыг гаргаж ивэл энэ бол экспортыг дэмжих бодлого байна. Энэ бол зөвхөн түүхийн үндэсийг экспорт руу хад зөвсөөлөн дээр очиад гаргачих. Тэгэхээр бид энэ түүхийн үндэснийг өндөр ашиг олохын тулд түүхийн байх тусмаа татвартай боловсролтын түвшин өсөх тусам татвар буудаг ийм систем болж байна. Тэгэхээр энэ хоёр бизнесүүд бол хохирохгүй. Яг бид хамгийн бага татвартай учраас энэ дээр хамгийн дээд нь 7% татвар өгч байгаа. 47 болж байгаа. Нийт татварын ачаал. Тэгэхээр бол одоо энэ сонгуул өнгөрчүүд нэг ардын намын гишүүд чинь том компанийнхаа үгэнд ороод энэ чинь баталдаг байхгүй. Өнгөрсөн жилийн 11 сард 10 сард өргөн барихтаа батлаагүй шүү дээ энийг. Тэр одоо жихэн инксиа дээр батлуулчих гэдэг байхгүй дараагийн их хурлаас өмнө. Гэхдээ дараагийн их хурлд одоо чинь ардчны олон болоод баталчих гэсэн үг зүйл байхгүй юм. Олох болж иж бид батлах гэхдээ зөөн хөрөг бас л гэсэн үг шүү дээ. Энэ удаагийн өвлийн утаач бид нар сонир асуухгүй шүү дээ. Дахиад хүрээд Өөрсдөө доктор яараа машинууд орон зөөгдөж байгаа байхгүй. Өдөр болгон цаг тутам машин авах болгон унж байгаа байхгүй мөнгө. Одоо сарын дараа үгүй мөнгө нэхгүй. Гайл дээр очихоо тавьчих шин. Тэгээд энэ мөнгө орж ирэхээр хамгийн хэцүү асуудлаас эхэлж байна. Хамгийн хэцүү утаа усуу гадны жолсон энэ асуудлаас эхлэх явж байна. Энэ бол социализм юу шиг хэдэн зуун тэрэн төгрөгийн хэдэн тэрлийн төгрөгийн асуудал байхаа болсон. Гэр хорооллын амны харин суусны инженерийн шууршилж бол маш хямдэрч байгаа.
Энийг бол говьд очиод маш сайн үзэж болно. Говьд ус багтай. Тэгэхээр ус маш сайн хэмндэг технологи, усаа дахин ашигладаг технологиор говьд байгаа том уурхаануудын бүх темпүүд бол яг л хацчих шиг тогшиг байгаа. Нууцсан дэд үтсэн маш өндөр байхгүй технологи хөгжихээр ер нь юу яадаг. Хамгийн гişин одоо шилжүүлэх өчнөрөө үеийг баталсан болох шүү дээ. Тэгэхээр найдлаг байхгүй. Ер нь юу заяа. Их хөрөгч чинь ер нь сонгол хөрөх оюун зөвлөн болд юм. Би нэг зүйл хэлж байна. 2008 оны 5 сард нөгөө үйл хүрт газар хөдлөлтөөр сони бичсэн шүү дээ. Газрын тухай хуулийг 2003 онд батлаад. Тэгээд бид эдийн засгийн байгууллага байсан. Эсвэл цаарсан тийм бараг байсан. Тэгэхээр өөр хүрт биш өргөн болчихсон. Үнцэн хуулийг заавчгүй өргөн болчихж байна. Тэгээд тэрийг ярьсан тэрийг зохицуулах гэдэг нэг мундаг юм биш байхгүй. Тэгээд бид за өргөн биш болгоос зохицуулах батлаа. Тийм. Их үед тийм тоо хэрэглэж. Тэгээд өргөн биш болгож авчихсан байхгүй. Ер нь тэгээд сая би уул амжилтчинд би нөхдөдөө ярьж ирсэн. Гэсэн чинь судалгаан сайн гарч ирдгүү. Тэгээд ийм болж байгаа л. Тэгээд энэ бол ер нь яг газрын хандлагатай цогц асуудал юм байна. Юуны цогц асуудал тэр нь юм хэрэг нэг юм асуудал байгаа байхгүй. Одоо Нарантуй захын нэг 13 14 дугаар хороогод нэгэн одоо мундаг гэр хол байгаа. Баян зүрхээ нэг хурд юм шүү дээ. Тэгээд тэр чинь би ингээд тэр нөгөө тойргийн биелэгч хоёроос дээрээс гараад ингээд хардаг байхгүй. Гэшээ дээд харсан тийм. Ясна тэр чинь яг юм дэвстэй болсон байхгүй. Тэгсэн чинь одоо хамгийн доотлол нэг айлын хашааны газар 70 сая. Дээд нь том хашаан 158 сая хүрсэн байна. Тэгэхээр үнэхээр энэ Монгол улсын тухайд бол нэг хүнд орогдох газраараа дэлхийд алдартай. Дээгүүрт ордог. Тэгээд одоо нэг хотын ойлцоо өмнө долоогоо газар ингээд тооцохоор тэгвэл 2 хүн байхгүй. Тэгээд би зэрэг бас нэг яахан хиндээс бас нэг сайттай зэнд нуулар дамжуулсан тэр үгэн орлогоо та яар юм гэдэг гэр хөлөө иргэдээс юм хамж идэх юм бэ тий. Тэгээд сонгуулиараа таашаал ирсэн та гэж ингэж хэлжсэн юм л та. Тэгэхээр энэ зүйлээс үйлчлэх хөрөнгөний зах зээл хүн үйлчлэх хөрөнгөтэй болоод зээл аваад олон нэгдээс дахиад өөрөөр хойчдоо бас үйлчлэхийн бүрэн боломжтой ийм л болж байгаа асуудал та. Ер нь бол гол асуудал нь бол тийм юм байна. Тэгээд бас их хуучинс байна. Одоо Японы улс газар нутаг багтай. Солонгос бас их газар нутаг багтай. 100 хэдэн сая өндөрч байгаа. Тэгээд бид орон сууцных 65% амны орон сууц байна. Цагаан галтрын явж байгаа би тийм байсан хэвчтэй юу? Тэгээд явж хаад баруун Японд байж байгаа хгүй. Баруун Японых нь бол хар өнгөтэй байна. Орон сууц нь. Зүүн Японых нь сааралт өнгөтэй байна. Солонгосыг бол өмнө солонгос хойд солонгос гэдэг хойд гэсэн тийм үүртэй. Гэхдээ амны орон сууцных нь дээр нь үү. Тэгэхээр одоо биднүүд бол монголчууд энэ сайхан газар нутагтай энэ газар чинь бол хинж ухаад аваа явж чадахгүй. Үнэхээр эдийн засгийн эргэлтэнд зүй оруулах чадах юм бол иргэдээрээс дамжуулж оруулах юм бол үнэхээр зүгээр юм бол монголчуудын байнгын амьдралын баталгаа энд байгаа байхгүй. Ер нь бол тэгээд одоо нэг андуураад тэгээд нийслэл төрөх болж байгаа, бүгд төрөх болж байгаа асуудал бол жоохон бид үс татдаг бол том хашаа тавьж байгаа. Тэгээд нөгөө гэр хоолд байгаа юм чи газар байхгүй. Одоо шил баян зүрх дүүргийн газар хөвчлөх хэмжээ 8.9% байна. Хотод хамгийн урд. Гэтэл налах баян зүрх хоёрыг одоо бохир цэрүүсний шугамар холбоцсон. Тэгэл замаар нь явж явах дандаа том хашаа. Адаа харууны иргэд бол олдохгүй. Тэгээд гаргаа газраа нөгөө ашигтай төлөв лицензээр өгдөг шиг өргөн хүчтэй байгаа хашаа авч. Өгөн төч олон айлын баш баригдах хэрэгтэй шүү дээ. Тийм зөвлөгөө юм болоод. Тэгэхээр ингээд сонгуул гэж байгаа сонгуул дараа нэг олон тушаад хийхгүй ажил байгаа. Хийхгүй гэж бодоод байгаа. Ер нь бол хийгээд байгаа шүү дээ. Хийж байгаа газар нь бол алга болчихдог. Сонин болж байгаа юм л та. Эдгээр нөгөө шатны онцгойлон дотор өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн
барьсан. Засаг газар дэндээс сандарч нөгөө жижиглэн бөөрөөр тийм. Тэгээд хаташ. Өөдөө хаттай сартай үзэн юу болсон бэ гэхээр 2012 оны 1 сарын 6-нд жаа бензин тэмэгшин асуудал валютын салбарсан байдаг. Тэгээд тэр нэг ядаргаа тайлсан хэсгийг яахалсан болоод тэгээд яахаа судалгаа хийгээд яасан чинь Монголд нэг тэрэн тонн шатхан орж ирдэг юм байна л да. Тэрний нэг 62% банд бөөнө хэлтэй. Харсан чинь 1 сая тонн. 1 сая тонн тийм $1,000 тийм. Тэгсэн чинь мэдээдсэн чинь нөгөө Эрдэнэт аюул толгой ухаан худаг өнтер чинь нэг хэлдэг юм. Тэгээд бидний 2009 онд хийсэн гэхээр нефтийн бүтээгдэхүүн нефтийн дэлхийн зах зээлийн ханаас хамааруулаад та нарын онцгой хаасан дотор нэг өртгөө хэлбэлзүүлжээ. Гэсэн чинь засгийн газар бүгдээр нь айж дууссан байна. Бүгдээр нь одоо тэр том аж ахуйн нэгжүүдийг л юу яагаад хэрэггүй. Татвараас хэлбэлзүүлэх шаардлага байхгүй. Дэлхийн тэр том аж ахуйн нэгжүүд л дэлхийн зах зээлийн шатхуунаа хөдөлж чаддаг. Тэгээд нөгөө зардлаа тэр хэмжээгээр зөвшөөрдөг гэсэн бохироод байх юм байхгүй. Тэгэхээр тэрийг биднүүд юу яасан бэ? За энэ өөрийнхөө энэ одоо том худалдан авахч хөдөлж чаддаг энэ шатхуунаа тэр онцгойлон дотор хөнгөлт үзүүлдэг байлаа. Үзүүлээ. Тэгээд жижиглэн дээр үзүүлэхээр татварын хөнгөлтөөр учраас тэнд нэлээд үүснэ. Тэгээд яг бензин хожоохоос авч байгаа бензин нь хямдхан байх, доктортой байх нөхцөл бүрж. Тэрийг яг засгийн газар дэмжсэн зүйлээ. Тэгээд тэр том аж ахуйн нэгжүүдийг татвараас онцгойлон дотроос чөлөөснөр жид $100 сая орлого байхгүй ч байна. Татвар доорхтой. Яасан тааштай заримдаа энэ засгийн газар чинь юу нэг засгийн газар хаах засгийн газар ингэж татвар өгдөг. Тэр $100 сая чинь нэг 500 саяар 1 км замыг амин цэцэрлэгийг 500 саяар 200 км зам 200 цэцэрлэг барьчихсан мөнгө байна. Тэгээд иймэрхүү байдлаар энэ татвараа өгөхөө бензин дээр яг бензин яасан гэж яадаг юм. Тэр яасан гэхээр ерөөсөө зорилго татвар дээр зам их хамгийн чухал. Би л саяны нэг таамагтай ярьж байгаа төстэй гэр бүлийн дэдвэрцэн ерөөд нөөцний экспортын татвар. Энэ яг замтай холбоотой нь өгнөл энэ нефтийн шатхууны онцгойлон татвар байх хэрэгтэй. Яаж юм хэрэг машин чинь тэр зам арал явж байгаа. Тийм учраас тэр нь төлдөг. Тэгээ нэг замын сан гэж байна шүү дээ. Энэгээр явах юм бол одоо улсын хурлаар үл нөгөө чи тариг манай тариг гэж хэлдэг тэр юм биш. Яаж юм бэ? Зам барих мөнгө ойлгомжтой. Бэр хоолыг дидчихүүлэх мөнгө ойлгомжтой. Гэхдээ манайхан ч нэг тоош болох татвартай. Одоо татварын ерөнхий зорилго татвар хоёроос илүү мишиж авахгүй бол саяхан билэгчээр тэмдэглэл явуулчих магадгүй. Тэгэхээр замын юм бол тусны ингэчмаар юм байна гэдэг. Цуг явуулдаг юм хэвчээ. Хүний эрүүл мэндэд холбоотой хоол хэсэг нь байгаа учраас за энэ хэсгийг эхлэж явуулчих гэдэг. Энэ төрөлтэй ярьсан. Замыг барих талаар бас хүжилт байгаа шүү дээ. Зээл аваад барьгээд өөр хөгцсөн байгаа. За энэ нийгмийн олон салбарт ард иргэдэд шаардлагатай өчнө бүтээн байгуулалтууд тэгэхээр одоо яг саяхан шиг одоо зорилтын татвар бий болох шаардлага байх юм бол би хувьдаа бол дахиад одоо бий болгоод татварыг бол тэгэхээр шаардлагатай зарцуулах ёстой гэсэн юм байр суурьтай. Энэ 7% бол яг одоо эхнийх нь цаашдаа бол одоо тэр экспорт хэдэн зуун сая тонн болохоор нэмээд явах шаардлагатай. Энэ бол дөнгөж эхлэв. Энэ бол баялаг тэр дээр ард түмний баялаг. Үүнийг бид тэр яг Чингэлтэй яг одоо баян зүрх Улаанбаатарчууд энэ гэр орол дархан Эрдэнэт бусад том хотууд дараа гэнгээд дараа ч их юм байхгүй. Ер нь бол өөрөөр бас зэрэг ихсүүлэх ёстой гэж би өвдөө бодож байна. За тэгээд маш яаралтай энэ асуудлыг эхлүүлэх бас нэг шаардлага байна. Өнөөдөр Улаанбаатар хотод гарч байгаа одоо халдварт өвчин, халдварт шарын одоо дийлэх 60% манай гэр хороолоос ирсэн одоо өвчтнүүд эзэлгэлтэй. Тэгэхээр одоо ерөөсөө манай гэр хороолч ерөөсөө энэ халдварт шар бусад одоо энэ үнэхээр өвчнүүдийн юм нөхцөл бүрдчихэд байгаа хгүй. Уусаа ерөөсөө тодорхой шүү дээ. Манай Чингэлтэй зүгээр дэмжингээр нэг айлар бий бас ороод уулзлаа л да. Тэгэхэд хашаан дотор нь эрүүл газар байхгүй гэж байгаа байхгүй. Тэр газар дээр 50 жил амьдарч байгаа гэж байна.
Тэгээд очиод ингээд дээрээ надад дэвшил үзүүлж байгаа. Тэр бамбалцж байгаа байхгүй. Тэгээд одоо журмын бүх шатланд дүүрсэн. Тэр одоо байгаа журманд дүүрсэн. Бүх газар нь ухчихсан. Болцсон. Ийм газар чинь яаж ширнэ тэр. Тэгээд сайн манай яг болдог шүү гэж байна. Одоо технологи бол өөр болсон. Тэр бохрын хоолой өдрөөр ерөөсөө тэр хууль шишээд маш хөнгөн ингийн аргаар тавиад явах болцоо боломж үрдсэн юм шиг. Тэгээд хамгийн гол нь эрүүл орчинтой гэж хүн эрүүл байна. Энэ бол ерөөсөө тодорхой. Экологийн өрөөл дээр шүү. Тэгэхээр цаашид бид нэг эрүүл орчин ярьсан учраас түрүү миний экологийн татврын асуудал. За манай гişүүд ч бас энийг бодлогоор анхнаас нь одоо маш дэмжиж байгаа. За өнөөдөр бол уулуурхайн салбарт нэг нөхөн сэргээлтийн асуудал бол үнэхээр бидний сэтгэлд үүсэхгүй хөрөхгүй чанарын шаардлага хангахгүй байгаа. За энэ бол нэг талдаа бас хөрөнгөний асуудлаас бас хамааралтай байдаг л да. Тэгэхээр бол яг одоо зорилгот татвартай ажиллах юм экологийн татварыг Монгол улсын за мэдээж одоо манай олон болж байгаа нөхдөд уулуурхай дээр төсөлсөн нам шүү дээ. Энд уулуурхай нам байхгүй. Тэгээ ардын нам ч. Тэгэхээр энэ янз бүрийн татвар дотоодлохын эсрэг байх гэж би бодож байгаа. Стратегийн ордын 7 одоо энэ намд байдаг улсуудын гараар орсон юм байна шүү дээ. Улсын төсөл. Одоо энэ хуулийн жишээлбэл Монгол улсын хууль эрх зүйн байдал тогтворгүй болчихлоо. Энэ чинь гадаад том холбоолагч түншүүд маань итгэл алдчихна. Гэтэл тайлбарлах юм шүү. Нэг л юм байна. Гадны нөхдөд Монгол улсын төрийн хуулиар явна. Тэд үнэхээр Монголын баялагт хөшөө дүрээ гэж байгаа бол манай Монголын төрийн бидний хуулиар тоглоно. Тийм л одоо манай тоглоомор тоглоно. Зүгээр бидний дөрвөөс Монгол улсын төрөөс илүү давах гэдэг бол тэд нар бусад Африкт очно. Тийм зүйл юм байна. Ярьдаг сэдвэлтэй гадныхан өргөчн шүү байдал тий гадныхан өргөчн шүү гадаадын хөрөнгө оруулагч одоо бидэнд их тустай шүү байдал тий тэгээд л гэсэн ер нь одоо Монгол төрийн оролцоо бол ер нь иргүүдийнхаа одоо 50 мянга ашигсан гадаадын төгчдөг юм уу ярьдаг шүү. Тэгэхээр энэ зүйл энэ хэрэгсээ шаардлага байхгүй. Тусмаа нүүрсэн дээр би одоо энэ бүдэрэ мэдж байгаа. Энэ багнаар чинь монголчууд ажиллаад байгаа юм шүү. Энэ шийдвэр авах чинь монголчууд ажиллаад байгаа юм шүү. Тэр сайн менежер, сайн тоног хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр энэ тохиолдолд бол монголчууд нь Монголын ард түмэнд Монгол улсад нь ашигтай юм хэрэгтэй шүү дээ. Одоо бид жишээлбэл 5-39-р тогтоолыг хийхдээ нэгсэн шүү дээ. За 29 хүртэл та нар олон улсын хөрөнгө биржтэй сайхан их тодорхойлоод тэгээд нэг босоод IPO гэж яриад энэ шинээр хөлцөө гаргах гэсэн үг л дээ. За тэр мөнгөөрөө сайхан одоо дэвтэрч бүх юм ашиглаад за нэг яг том орд учраас нэг оператор компани гэдэг одоо бүгдээр нийлүүлж одоо Америк одоо Хятад, Орос, Япон, Солонгос бүгдийг нийлүүлж байгаа. Тэр бид ч дандаа нэг компани байгаа байхгүй Хятад, Оросоос босд бол. За тэгээд нэг тавиад тэгээ яг одоо сайхан олонлоод маш өвдөнтэй борлуулж чадах юм лээ. Тэгсэн чинь засгийн газар юу гэсэн гэхээр Хятад доор төгсөлч бол 40% өгнө гэж амлаа. Тэгээд тэрнээсээ болж явж байгаа гэхээр нөгөө 3 дахь хөрсөнд гонд дахиад хойд хөрсмөж одоо гонд шүү дээ. Одоо хойд хөрсч нь бол манай одоо наваагаад болж байгаа шүү. Сүүлийн 3-4 жил нэг дараа очоод нэг юм амлчихдаг. Тэгээд нөгөө монголчууд одоо манай жим амлчихдаг. Дараагийн дараа очоод өөр юм амлдаг. Эсвэл өөр юм бүтгээ яждаг. Энэ чинь л ардсан нэг тусмаа хэцүү төртэй энэ байдлаас байх хэрэгтэй. Нэг чинь парламентын хэсэгтэй хамтын удирдлага шийдвэр гаргадаг. Энэ асуудал байлгаа. Тэгээд одоо шийдвэр нэг ангидортор гэдэг нэг 7-8 байрны асуудлыг шийднэ гэдэг Европын сайдын төвшөнд. Европын төвшөнд стратегийн тоглолтод хүртэл шийдвэр өстрийн шийдвэр гарсан байхад за одоо таамагч одоо төмөрцөн тавлаа юу гэдэг дээрүүд. Тэгээд одоо шал өөрийн нэрэд таарчиг идэх ингээд дэмжингээд гадаад руу явах гэж байгаа байхгүй. Тэгээд одоо шил байн зэрэгтэй тэр 5 байран дээр одоо ингээд өстөр хийгээд эффектив нэг. Одоо шил би 2008 онд тэр 71 оны 50 мянган капитал ирүүлсэн газар өмнө болчихлоо төрөлцгөө өгнө. Тэр 71 оны болтолч нь үндсэн бол нэгцгүй 93 он 40% тайлбар гарсан байна гэдэг. Яг улсын хурлаар тэр 40% болох байхад тухайн юм
Монгол Ардын хувьсгалт намынхан эсвэл дараа замбаац. Тэгсэн өнөөдөр тэн дээр очсон шүү. За би хатаад одоо маргааш тэр үеэрээс зарим дээр эсвэл миний аваад мөрдч үү эсвэл нэгдэж их мөрдч үс очиж болох гэж байна шүү дээ. Одоо гэр оролцохтой уулзаад танаа дурс маш орол байхгүй юм те. Тэгээ гэр оролцохтой уулзаад ярьж байгаа хамгийн чухал юм гэр оролцох дэд үтс байгаа. Юу одоо олон намууд одоо чи хэд нийслэлийн уулз хэдэн дэвшиж байгаа гэдэггүй лав их хөл 5 цаг дэвшиж шарн байна. Тэр байсан гэж. Тэр олон бүгдээрээ гэр оролцохыг дэд үтстэй болгох гэж амлаа явж байгаа. Энэ одоогийн нийслэлийн уулзын 45 гишүүн олонх одоо ялсан юм чинь бас дэд үстэй болгох гэж ярьж явсан байх л та бодоход ардаа байна. Тэгээ 4 жилийн дараа дүнгээ тавилж штэ. Энэ удаа сонгогч усан явж байгаа учраас сонслогтой байгаа. Тэгээ тэр улсууд хийж чадчихгүй дэд үстэй газар амтны саднаар хаваад авчдаг. Тэдний өгөөнд одоо хөөж итгэх гэж очиж байна. Тэгэхээр одоо тэгээ дэд дараагийн үйлчлэгч учраас дэд дотор өдөрч дэд үстэй албатай болсон өөрөөр Шинэ Улаанбаатар төсөл 17 орос улсны хороолол өрсөлдөөн дэд үтстэй ажилтаа хүлээр орос улсын зээлтэй бас дэд үтс хөгжүүлэх тухай бичсэн байгаа. Батүлийн ирээдүйд өмнө орос улсын нөгөө хотуудын улсын хэмжээ бохирд улсын хэмжээ санхүүжүүлээд. Тэгээ энэ болгоны их усурыг одоогийн үйлчлэж ирэх гэдэг байна. Хэдийгээр сургууль явж байгаа ч улсын хурлын гишүүд бүгдээрээ ишүү өөр юм байгаа. Хуулаа хийж болж байна, хуулаа гаргаж болж байна. Тэгээд дарчилсан намаас баян зүрх дөрөвт дэвшиж байгаа бүрээ өмнөд нь гав гişүү, улсын хурлын гişүү. Чингэлтэй дэвшиж байгаа хоёр өмнөд нь болсон гişүү, улсын хурлын гişүү. Хаалт дөрөвт дэвшиж байгаа хоёр өмнөд нь болд гişүү. Скватер дөрөвт дэвшиж байгаа амжилт гişүү. Тэгээд би ороод ингээд ерөн хотод дэвшиж байгаа улсын хурлын гişүүд бүгдээр орсон. Ингээд энэ хуулийг санаачтаад явуулчих. Энэ гişүүнээс энэ айгүй нэг хурдан гэдэг юм. Чинь одоо 11 сарын 15-нд хүртэл энэ жилийн үйлчлэгч ингээд нөгөө хоёр дахин хямдхан үнээрээ нөгөө татваруугаар ингээд урсаад гарч шүү дээ. Тэгвэл улсын их хэсгийг бодж хөгжиж батлаж шүү дээ. Чамдасан засгийн газар одоо сонгуулиас өмнө 5 дугаар цэглэх станцыг барих одоо тийм баярын ёслолоо хийх юм л дээ. Одоо нэг шийдвэр гаргах юм гэж байна. Тэгэхээр зөв нэг зүйл ажилладаг байгаа байхгүй. Станц барьсан гэж яаж юм бэ? Одоо хэдий маргаашаа гарсан хаалсан бүлээс одоо өрөөдний зэрэгээр ярьсан гэхээр би нэг зүйл харагдаад байгаа байхгүй. Энэ Монгол гэж. Энэ ч одоо ингээд зоригтой шийдэл гэдэг юм. Тэгээд улсын хурлаас гарсан 50 дугаар тогтоолыг аюуллахад хэрэгжүүлэх гэж зоригтой зоригтой шийдсэн шүү. Тэр нь 34 зоригтой арчны дэвшүүлдэг юм байсан. Одоо дээр дондор гээд нэг урддаг. Тэр тодорхойлолтой компани эзэн маш гэдэг. Атлас талан замаас тэгэл тэтгэврүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ зүйлийг их таашаад өгөл зориггүй байна шүү. Тэр гаднаас төлөвлөлөө нэг зоригтой нэг хуулийг гаргаж шүү дээ. Зөвхөн Монголын хоёрын төлөө яах вэ? Аюул дасан царай одоо төлөвлөлтэй. Би бол эцнийг бол аркийн төлөвлөлт баггүй. За энэ босод эргээрчтэй далайн цаанаас төлөвлөж чинь гэдэг байна. За хамгийн гол зүйл ярих гэж байна. Тэрээс ярих гэж байна. Сангийн төлөвлөгөөний шоуг болмоор байхгүй. Тэгээд үнэхээр гэж энэ 4 жилийн хугацаанд 5 гар шилтгэж тооцоо одоо баг ихний төрлийн ажил оруулж явах байсан байхгүй. Ийм одоо Монгол улсын засгийн газар биш. Энэ дэлхийн өөрсдийн компаниудын төлөөсөн засгийн газар гэж байна. Ийм явагдаад байна. Ингээд айлуудаар ингээд явахаар зэрэг цаасаас хойш хог ирж авсангүй гэж. Гэтэл одоо яг сонгуулийн үеэр одоо жишээлх юм бол их баяртай их баяртай нэрсэн одоо хувцастай усад хурж ирэл хогийн үн зөөгөл одоо жигтэйний сайхан цэглэл одоо 2004 онд эхлээд үзчихсэн. 20 онд үзчихсэн чинь.
баахан хогтой. Тэгсэн чинь нөгөө байсан чи аавын хог авахгүй ингээд тэрээс аав гэж яаж удмын томд ингээд баахан ил яваач чинь гэж аваад цалхин жаагаад аваад ажиж байгаа юм чинь. Би тэгээд чинь бизнес дэвшижсэн. Тэгээд аавын хог авахгүй гэдэг. Яг тийм юм хийдэг байхгүй. Тэгээд юу юм бэ л шүү дээ. Телевизэн мөнгө нэгэн цахилгааны мөнгө хогны мөнгө гурван хамт авдаг болсон. Тэгсэн мэт хогоос ирж энэ бол барай зөвөр хийдэг байсан. Одоо бүр авах. Тэгээ хог авахгүй болохоор тэр ард ирэх чинь маш стресстэй гэж байна. Өөрөөр хэлбэл юусэн ингэж хогны асуудал өөдөөс ярьж байгаа л да. Тэгээд яг одоо тэрийг бас одоо би сүүлийн үед бол одоо хогны асуудал бас нэлээд гүнзгий мэдээлэлтэй болж байгаа. Ерөөсөө сүлжээ юм гэж юм байна. Сүлжээ. Маа тэгээ сүлжээ одоо газрын сүлжээ хогны маа жаахан дүгнэрэл тэгж байгаа тэр орон дүгнэрэл хуцаа байна шүү дээ. Тэр хуцаанд мөнгө татчих байдаг. Тэгээд нэг багаагаас ингээд жаахан дүгнэрэл жагаад тэр хуцаанд мөнгө нуураж аваад байдаг. Ер нь тийм сүлжээч 20 жилийн хугацаанд 80 болсон. Сургуулийн захирлуудад сая сонгуулийн өмнө нөгөө тоог орон байдлуулах гэдэг баахан газар өгсөн баг. Одоо ингэсэн байна. Би өөсөө байхад энэ өөрийнхөө бид мөнгө хэрэгсээр одоо тэр жишээ манай энд л юм гэж байна. Энэ өөрөөс гаднаас мөнгө ирж ирээд байна. Энэ манай хашаан дээр хашаа давуулж 40 мянган төгрөг гэжээд гарч ирэх оронд ардын аван туг хатчаад алгуулчихад байгаа юм. Тэгэхээр л ерөөсөө Монголын төрийг мөнгөөр худалдаж авах ийм явагдаад ахшгүй. За яг хэсэг мөрөг улсуудыг худалдаж авч болно. Ард түмнийг худалдаж авч чадахгүй. Монголын төрийг худалдаж авч чадахгүй. Тэгэхээр энэ ирээд зэрэг жоо алдаж байгаа юм шиг хэлмээр байна л да. Монголын төр өөрөө тонголон ёс зүйтэй байх хэрэгтэй. Энэ уурлахын баялагийг бид жинхэнэ зөвхөн хэдэн гэр бүл зөвхөн хэдэн хүмүүсийн карманд орох юм бол бид бол цааш тусгаар тогтнол алдна. Энэ бол маш наацтай асуудал. Тэгэхээр жинхэнэ бид бас ард түмэндээ одоо бид зориулахын тулд өнөөдөр ярьсан татрын хуулийг одоо бид зорилт татрын хуулийг өөрсдөө суртан татрын хуулийг бид санаачилсан байгаа. Шотлоо өгж игэл арчилсан намын сонг. Цөөхөл нь хөлждөг тогтолцоогоо хэвээрээ хадгалыг бол ардын намаас сонг. Айгүй хэлбэрсэн сонголт шүү дээ. Тийм юм тийм. Тэршин тэрний бас хайгуулсан хэсгийн одоо шинээр олохгүй гэдээсэн. Тэр шиг ерөнхийдөө 2-3 удаа санаачилсан байна шүү дээ. Арсан ахны ерөнхийдөө цагаан оргилцсан баахан тараацсан байлээ шүү дээ. Харин тэгээд Батбаяр нь одоо шорон сууж байгаа. Зөрөгсөд бол тийм сурталчилгаа явуулаад л. Би тэгэхээр ерөнхийдөө та хоёр шин ерөнхийдөө яг та уултнагтай хөө санаачсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо зориг санаачж болсон юм байна. Нахас бид их зовсон шүү дээ бас. Тэр уултнагтай бол хин ирж ирсэн. Тэгээд хиний аав имэж огноос сонцолж ахын мэдгүй л үдээ үүнийг огцруулах гэж тавьж бас хэцүү л байгаа юм. Улс орны хэсэг уултнагтай бол аюулгүй тавимлаа болохгүй болох юм байна. Уултнагтай хуулийг хэрэгжүүл санаачлагын тулд одоо маш мөрөгшөө саад байлаа. Хэрэгжүүлэхийн тулд мөрөгшөө саад байл. Хамгийн том хөдөлгөхгүй том замдар байсан дээр бартаа саад бол эрдэнэт эрчим хүчний яав шүү дээ. Одоо дөрмөр тэгэл одоо их орж гişүү шахуу юм өөрөө зөөж яваад байгаа. Монголын хамгийн том баялаг одоо манай их орончид бидний одоо өвдөд салуун бүлээн цусаараа бидэнд 1000 жил 100 жил тэмцэлж үлдээсэн энэ их том баялагыг гадныхан зүгээр өгсөн шүү дээ. Тэр хэдэн сая долларын 8 явуулсныг бид мэдхгүй. Яваанда энэ бол эсрэг болно гэж ойлгосон гэрийг асууж би нөгөө зөрөх цайд байсгүй. Зөрөх цайдаар энэ тамийн гэрийг чинь хаанхын загвар юм байна. Та мэдж байгаа шүү дээ. Аанхын гэрнийх шүү дээ. Чи бод цаг юм шүү. Чамсан юм тэгээд гэрээ магтаад ахын дээр болоод хийсэн байхгүй. Зүстэй хэлсэн юм бол тийм үү. За ерөнхийдөө манай шууд цаг дуслаа. Тэгээд үнэхээр халуун гэдэг утгаараа тийм санаалах шиг байна. Батайгаар орж ирсэн. Харин талаа хөтлөө. За